За нэг сонин хөөрэй гэж бодоод хэдэн жилийн өмнө би нэг юуны тухай шатрын тухай юм уншаад тэгс чи ингэж хэлсэн л да. Шатарч хүн чи роботтой тоглоод ер нь явандаа робот ногоождаг болж байна гэдэг болсон гэдэг хүмүүс мэдчихэ. Тэгээд энэ удаа тийм янз бүрийн роботуудыг бүтээсэн юм байна. Шатар тоглодог. Энэ удаагийн шатар тоглодог робот нь юу вэ гэхээр өөрөө өөртөө тоглоо. Зохиогоод өөрөө өөртөө тоглоод өөрөө сайжраж авдаг. Тэгээд нэг 3 хоног өөртөө тоглож байгаа л одоо анхан яг эхэлсэн байлаа гэхээр мастер хэмжээнд тоглож байна гинэ. Тэгээ одоо би энэ хиймэл оюун ухааны тухай ингээд ойрны уншаад сонсож байхад яг тэр санаанд орчих. Өөрөө өөрийгөө хөгжүүлдэг. За тэгээд бас хиймэл оюун ухаан тэгээ хятадууд бас хийсэн DeepSeek гэдээ гарсан гэж байна. Тэгээ би ойрын үед бас тэрнийг хүмүүс бол ашиглаж байгаа. Би өөрийнхөө хэмжээнд бас ашиглая гэж бодоод нөгөө янз бүрийн тэмдэглэл ч юм уу бичсэн юмнуудыг тэрнгөр уншуулж байна. Уншуулгалаар ингэдэм юм байна. Бас надад ч их боловсон. Шууд уншуулгалаар миний тэрний бичсэн юмыг айтайхан хураангалаад зэгслээд буцаагаад өгч байна. Дахиад энэ дэр чи саналаа хэлээч гэхлээр саналаа хэлж байна. Гэхдээ их боловсон маягаар яах юм аа. Бас нөгөө хүнээ бодно ч гэдэм үү. Хүн гэдэг чинь бас нэг элбэр хилүүлэх дургүй амьтан шүү дээ. Тэгэхээр их эвтэйхэн ингүүл их зүгээр юм байна ч гэдэг юм уу боловсноор хэлж байна. Тэгэхээр яг бас нэг ашиглаж болох юм нь юу гэхтэй зэрэг ийм маягаар би нөгөө хийж байгаа юм уу бүх юм уу AI-да хэлээд тэрнгээр ингээд зөвлөгөө аваад байвал зүгээр ч юм уу гэж бодлоо. Нэг талаараа өөрийгөө копидна гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь манай найз нар бас тоглоом шоглоомор хэлж лээ. Чи бүх юм уу хэлчих юм бол чинь хятад чиний дахаан юу гэж яаж бүгдийг чи мэдэн штэ гэл. За одоо тэр нь дүүрч. Тэглээгээ тухайдаа тэр мэдээллийн аюулгүй байдал ч гэдэм үү юм байлаа гэхэд зүгээр нэг хувь хүн хүнийг ингээ дагаад явах нь юу л бол. Гэхдээ ямар ч гэсэн нөгөө мэдээлэл боловсруулах ер нь бидний хийж байгаа ажил гэдэг чинь ханда жишээлбэл бичиг цаасны ажил ч юм уу ялангуяа ямар нэгэн мэдээллийг боловсруулах гэсэн үг шүү дээ. Яг ийм мэдээллийг боловсруулад ямар дүгнэлт гаргахгүй. За жишээлбэл та нэг дэлгүүр нээлээ ихтэй зэрэг юу гэдэг за танд байгаа одоо эд хөрөнгө ч гэдэм үү мэдлэг мэдээлэл бүх юм уу ашиглаад энэ дэлгүүрийг яаж ашигтай ажиллах вэ гэдгийг та орон цаасан дээр төлөвлөнө гэсэн үг шүү дээ. Тэрэн дээрээ энэ AI гэж юм уу ашиглаад тэр төлөвлөгөөгөө сайжруулна гэсэн үг шүү дээ. Тэгээд бас энэ би сая өнгөрсөн намраар хятад явсан чи ингэж нэг дунд зэргийн зочдуудад орсон юу орж ирээд хятадчин зочдуудтай хоолоо их захиалж идэх юм биш үү? Тэгээ захиалж идэх нь хямдч байд юм уу? Мэдээж өөрийнхөө дуртай хоолоо идэнэ гэж бас нэг юм байна. Цагаа хэмжин. За тэгэхээр минут тутамд ингээ бид нар өдний өрөөнд ресепшнд бүртгүүлэх гэж сууж байхад л минут тутамд гаднаас нэг хүн орж ирээл нэг жижигхэн ууттай юм өгөөл гараад тэр нь болохоор нөгөө зочдууд бос хүмүүс бүгд хоолоо захиалцсан гэсэн үг. Тэрний яаж яах гэхээр нэг робот дээшээ нөгөө өрөөрөө очихоо тэр хүн чинь цагаа хэмжээ шүү дээ. Тэр робот руугаа ингээ хийчих чинь. Тэгээд нөгөө өрөөнийх нь дугаарыг оруулчихлаар л дээшээ өрөөрөө наваачаад өгчихнэ гэж чинь. Би тэгээд тэр чи бас нөгөө лифт чинь хүнтэй хамт ингээ орчиж чинь. Тэгээд би яг тэрэн дээр жороог үлдээ. Тэгсэн чинь бас мэддэг хүн л ярьж чинь хүнтэй хамт орохдоо бас уучлаарай би ингэж удаа явдаг ч гэдэм үү орж болох уу гэ бас яриад байна гинэ. Тэгэхээр хүнтэй хамт явна гэдэг чинь рууч мөргөлдөг ч юм уу бас янз бүрийн асуудал гарч магадгүй их удаан явж байна л да. Тэгэхээр тэр зөвхөн дэшээ гараад тэр хүндээ хөргөж өгөх биш бас тэрний наадлын процесс хүнтэй яаж мөргөлдөхгүй байх вэ? Хүнд яаж өвөө сэтгэл төрүүлэх вэ? Эхлээд буучих, дараад нь буух ч юм уу аюулгүй байдал гэдэг чинь бас чухал шүү дээ. Тэгээд би хятад чи бид нар тэр гар хүнтэй тэр олон хүнээ яах вэ гэж яах чаа хятад хүртэл робот хэмжин
робот ингээ хэрэглээд ихлээр тэр хөдөлмөрийн зах зээл юу болох вэ? Хүмүүс ажилгүй болох юм биш үү гэсэн бас бодол төрж байна. За тэр робот ч одоогондоо болохоор нэг давхраас 5 давхар руу ч юм ингээд зөөж штеп. Тэрний дараа тэр саний нөгөө моциклоор хоол хөргөж өгдөг залуучууд шиг одоо тэр дрон моронтойгоо холбогдоор тэр моциклоор хоол хөргөдөг залуучууд юу болох вэ? Гэгч шийдэ. Тэгэхээр бид нэр анхнаасаа л ингэж яриад байгаа. Одоо тэр ажил дөрөв хувьсгал эхлэхээс нөгөө ажилч чинь машины эвдчихсэн гэж байна шүү дээ. Бидний ажлыг болоолаа гэдэг. Гэхдээ ямар ч гэсэн ямар нэгэн байдлаар зохицол яваад машин ажилтаа бид нар ч ажилтаа. Гэхдээ энэ удаагийн тэр химэл оюухан гэдэг нь бид нартай ойролцоо ч юм уу биднээс ер нь дурхнаа илүү гарна гэдэг байгаа шүү дээ. Ухаан тийм бол бид нарт ямар орон зай үлдэх вэ гэдэг бас асуудал. Энэ дээр бурхан биднийг хараад инээж ийн гэж бас нэг юм уншлаа. Тэр нь юу гэхтэй зэрэг одоо хүндийн амьдрал бэлэглээд бурхан ч тийм биш үтэлтэй биш л дээ. Гэхдээ яг ер нь нэг тэр юу юм штэ. Хүнд амьдрал бэлэглээд ингээд айтайгаа амьдргээд ингээд бий болгоцсон чи хүн гэдэг чи өөрөө зүгээр байж чаддаггүй амтан сэтгсээр байгаад өөртөө адилхан тийм робот өөртөө адилхан сэтгэдэг өөрөөсөө илүү сэтгэдэг робот химэл оюун гэдгийг бүтээчлээ. Тэгээ эргээд тэрэндээ боолчлогдох юм биш үстэй гэж. Тэгэх юм бол бурхан бол мэдээж инээхсээр аргагүй. Би чамаа айтайхан амьдраад жаргаараа гэд жаргана гэдэг юм уу ингээд чамд бүх болцоог биелж өглөө. Тэгэхэд чи өөрөө тоглож өөрийгөө устгалагч гэдэг юм уу. Тийм утгаар нь хэлсэн баг. Бурхан хүний хараад инээж ийн гэсэн. Тийм бас уншлаа. Энэ химэл оюунтай холбоотой. Тэгвэл бид нар юу гэдэг гараа хумхаад химэл оюуханд одоо эзлүүлчихнэ гэдэг яг хой хүнийхээ төвшөнд суух нь юу бол тэр жоо утгагүй байх. Ямар ч гэсэн тэр химэл оюухан гэж байгаа юмыг ашиглаад ажил хөдөлмөрөө хөнгөвчлөх янз бүрийн бас боломжууд нэлээх гарч байна л гэж би бодож байна.